За сайн байцгаана уу та бүхэндээ шинэ 7 хоногийн мэнд хүргье. За энэ 7 хоногт одоо ажил амжилт юу тохиолдох нь вэ гэсэн уншлага эхэлж байна. За эндээс харахад одоо энэ 7 хоног маш их үйл явдлаар дүүрэн 7 хоног байх нэ. За манай зарим нэг одоо хүмүүс одоо зарим нэг нь бол одоо нүүсэн тийм ээ одоо шинэ байранд орсон эсвэл шинэ газар очсон нүүсэн суусан ийм байдал харагдаж байна. Зарим нь одоо аялсан тийм ээ хүүхдүүдтэйгээ гэр бүлтэйгээ эсвэл одоо хайртай хүнтэйгээ аялсан ийм байдал харагдаж байна. За энэ аялал одоо энэ нүүсэн суусан энэ их энэ одоо үйл явдлууд бол одоо танаас одоо хийхэн хэмжээний одоо мөнгө тий одоо зарлагдах одоо их хэмжээний мөнгө гарах ийм магадлал өндөр байна тийм ээ. За энэ одоо энэ үйл явдлуудад одоо мөнгө зарснаар одоо тийм ээ одоо нэлээд одоо эдийн засгийн байдал муудаж урт хормогоо авч хойд хормогоо нөхөх гэх мэтчлэн ийм асуудал гарч магадгүй байх нь шүү. За энэ дээр одоо асуудлыг одоо нэг нэгээр нь шийдвэл яадаг юм бэ тийм ээ. За нөгөөд орцсон болвол одоо нэг нэгээр нь тийм ээ юм нэг дор бүгдийг авах гэж зүтгэлгүйхэн шиг нэг нэгээр нь одоо яг юм одоо нэг нэгээр нь одоо юу гэдгийг шийдэх гэдэг юм уу тийм ээ. Нэг дор бүгдийг шийдэхгүй байхыг одоо хичээгээрээ ягаад гэвэл дараа нь одоо эдийн засгийн байдал хүндрэх магадлал өндөртэй байна шүү. За энд одоо энэ сайхан шинэ гэр оронд орсон энэ сайхан шинэ байдлууд одоо эсвэл гоё аялсан байдал таныг үнэхээр аз жаргалтай баяртай байгаа байдал харагдаж байна тийм ээ. За энэ дээр одоо бас ямар нэг байдлаар одоо гэр бүлийн асуудал харагдаж байна л да тийм ээ. За энэ дээр одоо гэр бүлийн байдал одоо докторгүй байх, хоорондоо зөрчилтэй байх, эсвэл ээж автайгаа зөрчилдөх тийм ээ. Хайртай хүнтэйгээ одоо маргалдах байдаг юм уу тийм ээ. За ийм зөрчилдөөнүүд харагдаж байна шүү. За нэлээд одоо аялсан одоо нэлээд цаг завыг одоо мөнгө төгрөг зарцуулсан бол одоо ажилдаа жоохон анхаарал төвлөрүүлээрэ гэсэн байна шүү тийм ээ. За одоо нэлээд ажил хийдүүснээс болж одоо асуудал гарах магадлал өндөртэй байна. За энэ дээр одоо хайр сэтгэлийн асуудал дээр одоо бас би энэ гэр бүлийн асуудал холбоотой болов гэж харж байна тийм ээ. Хэдийгээр одоо байдал сайхан байгаа боловч одоо гэр бүлийн зүгээс одоо хайртай хосуудыг хүлээн зөвшөөрөхгүй байх юм уу тийм ээ. Эсвэл одоо хайртай хоёр хос хүн одоо хоорондоо ойлголцохгүй байх тийм ээ. Энэ дээр одоо бас X гарч ирж одоо амьдрал өмүүлэх тийм ээ. Ийм магадaltaй байна. За ийм болохоор одоо X юу гэдгийг тийм улсуудыг одоо амьдралдаа оруулж бодлуулахгүй байхыг хичээгээрэй. За мөн энэ дээр одоо ер нь бол одоо гол асуудал нь энэ хайр сэтгэл ерөнхий ийм асуудал дээр юу байна вэ гэхээр зэрэг өөртөө итгэх итгэлгүй байгаа байдал харагдаж байна тийм ээ. Манай одоо залуучууд одоо яагаад ийм итгэхгүй нэг цаанаасаа нэг өөртөө итгэхгүй байдал байгаад би одоо тийм ээ одоо энэ намайг тоохгүй байх эсвэл энэ намайг хаяа явчих гэсэн айдастай байгаад идэг тийм ээ. За энэ дээр одоо ер нь гол түлхүүр бол одоо өөртөө итгэл юм аа тийм ээ. Түүнээс хойш амьдрал одоо эдийн засгийн байдал бүх зүйл бол сайхан явчихаар харагдаж байна. Гол нь одоо өөртөө итгэлтэй бай. Та бол одоо сайхан тийм ээ. Хайрлуулахаар сайхан танд өгөх их хайр байна тийм ээ. Ийм учраас одоо өөрийнхөө одоо айдас дээр анхаарал төвлөрч ажиллаарэ гэсэн байна шүү. За одоо санаа зовлтгүй одоо гэр бүлийнхэн таны loved one is safe тийм ээ. Энэ дээр одоо санаа зовлтгүй юм байна шүү. За 9-р сар энэ жилийн 9-р сар их чухал юм байна. Амьдралд ч н одоо чухал үйл явдал болж магадгүй байна шүү. За ингээд баярлалаа. Би хувийн уншилгаа хийсээр байгаа шүү. Монгол Star Tarot гэсэн Facebook пэйж рүү хандаж мэдээлэл аваарай. Баярлалаа, баяртай.